Түүчээ залуус. За юуны өмнө энэх сайхан нэвтрүүлэгт урагдж оролцож байгаа дэх баяртай сайхан байна. Урлаг, утга зохиол ялангуяа энэ яруу найргийн энэх ертөнцид бас өөрийн гэсэн зам мөрийг үлдээх, дуу хоолойг үлдээх энэ зүйлийн төлөө бас шаргуу хөдөлмөрлөж гэх үү бичиж туурвж явж байгаа залуу хүмүүсийн л нэг. Түүчээ залуус нэвтрүүлгийн энэ удаагийн зочин хойморт Монголын зохиолчдын эвлийн шагналд Болор цомын эзэн яруу найрагч Норвегийн ган тулга оролцлоо. Яг энэ улс орны тусгаар тогтнол, энэ улс орны гал голомтын гол баталгаа бол залуу 90 үеийнхэн л ирнэлтэй залуу хүнээр залуучуудаар хэмжигдэнэ. Тэгээ залуучууд л үнэхээр салбар үрээн л манлайж төвчээлж ингэж л явж ээж тэр улс орны их сайн сайхан ирээдүйн хөгжил дэвшил бүгдийг нуруундаа үүрч авч явах гэж ингэж боддог. За миний ус нутаг бол Булган аймгийн Хишигүндэр сум. Миний ээж аав хоёр бол адуучин, сайлчин ийм хүмүүс. Аавынхаа тэр их сайхан хиймэр сүлдтэй ертөнцид өссөн болохоор тэр сүр сүлд хиймэр шүншгийг харж багтаж бас айж бэргэж ингэж өссөн учраас тэр хөшөөтийн гол гэж тэр сайхан гол усны царга аялгауг сонсож өссөн учраас би өөрийгөө яруу найргийн ертөнцид ойр байхаас өөр ямар ч боломжгүй юм да. Яруу найрагч байхаас өөр яах вүлээ гэж ингэж хаяа бас багтаж боддог. 2001 онд зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутан болж ирсэн. Тэгэхэд миний ээж аав хоёр намайг гаргаж өгсөн тэр сайхан намрын их сайхан оройг бол би мартдаггүй. 2001 оны 8 сарын 24-ний өдөр аав ээж хоёр маань нэг л тэр намрын их ажил намрын ихэнх сарын их ажил тэр өдөр их л хурдан цэгцэрчихсэн шиг санагддаг. Тэгээ гүүгээ эрт тавиал нэг л ээж үнэ малаа эрт саагаал нэг л ажил цэгцэрсэн. Тэгээд би 200-ийн цагаан пошгонд айраг бүлээд гэрийнхэн гадаа ингээд зогсож байсан чинь аав яаруухан орж ирээд цаханд хазаар ногт өлгөж байна. Тэгээ цаанаас нь ээж асууж байна. Ново энэ 40 бетонд айраг сөгнөх үү гэд. Тэгсэн чинь аав ингээд яарч явж байхдаа ирэх алхаан дондоо эргэж хараад юу ярьж байна? Том хүүчин оюутан болоод явах гэж шүү дээ. Ерөөл бэлгээ бодсон чинь гадаа байгаа 120-ын хөгс пошгонд айраг сөгнө штэ гэж ингэж аав маань хэлж ирсэн. Тэгээ тэр орой хөшөөтийн голынхан маань бүгд манайд цуглаж 120-ын хөгс савд дүүрэн айргийн сүн мэлтэлзэж дуграа эргэж ингэж л сайхан найр наадам болж бодоход 20 жил болсон байна. Ингээ энэ 20 жилд эргээд бодоход тэр үдшийн сайхан найр шиг тийм их гоё найр хөшөөтийн голд маань сүүлд их ховор болсон юм шиг надад санагддгийг. Тэгээ тэр орой өвгөд хөгшдийнхөө хэлсэн үгийг би дандаа санаж явдаг. За миний хүү ижи аав хоёр чинь энэ ус гол чинь энэ уул ус чинь тэгээд өвгөд хөгшөд бид чинь чамайг ингээд сургуульд үдэж гинэ. Чи ухаантай сайхан яваарай. Эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлж. Тэгээ аав маань бол тэгжээсэ. Би хүүгээ эрдэм номтой сайн хүн болоорой. Ингээд хүнтэй зөв сайхан яваарай гэж аав нь хүүдээ хэлэхгүй. Тэргүй миний хүү ухаантай аав нь хүүдээ итгэдэг гэж хэлж ийсэн. Ингэж л тэр үдэш сайхан найр наадам болж сум үгүй ижи аав хоёр маань намайг ингэж сургуульд үдэжээлээ да.
5 сар болоод ингээд өвлийн одоо эхний амралт болно шүү дээ тий. Тэгээ эхний амралтаар ингээд очиж байгаа юм. Шүн одоо сумын төвд аавынхаа нэг сэгсүүргэн дээлийг гадуураа өмсөөд амаагийн болдоо гэдэг ахтайгаа хоёулаа моциклтэй. Тэр чи одоо 1 сар ч үдэ эдэр 9-оор ингээд моциклтэй хоёулаа хөдөө гарлаа гэдэл. Тэгээ ингээд л баян хангааг даваад уруудаал хөшөөтийн голоо хөндлөн огтлол хоошоо ингээд гоцгорынхаа өрөөд гарлаа да. Тэгэл дайруулсараагаал гэртээ дахиад очлоо. Ингээд очиод гадаа буугаал гэрт орцтол. Тэр одоо нөгөө чандсан махны уур ингээд савсаал ингээд сайн байна уу гэдэг ингээд очиод аавд үнсүүлэх гэсэн чинь үнсэж чаддгүй уйлаад байдаг. Гэхдээ нэр хүнийг санах гэдэг хэцүү юм да. Энэ 5 сарын хугацаа надад 5 жил болох шиг удлаа. Хүүгээ адууныхаа захад адууныхаа бэлчээрд хүүгээ санаж дотроос нь нурж явлаа да гэж. Ингэж хэлээд тэгээд миний сэтгэл нэг сонирн болоод явчихсан. 2013 онд Болор цомын яруу найргийн наадамд төрүүлчихэд тэгэл тэнд утгасгоол юм бурхад ингээл бүгд одоо за энэ хүү юу хэлэх нэ гэж сонсож байгаа байхгүй. Тэр чинь 1 сарын 9 гэдэг бол яг Идэр 9 те. Яг Идэр 9-ийн энэ цаг дор миний хөшөөтийн гол цөнгөн түрэн урсаж одоо миний сэтгэл зүрхний шүтэн болсон арцын улаан хад минь нулимсаан барьж чадлагүй асгаруулж байгаа. Хөшөөтийн гол сууж байгаа адуучин нуруугаа хамгийн их баярлж байгаа хаа гэж хэлсэн. Одоо үндэсний телевизийн яг тэр бичлэгт байдгийн энэ яг ингээл хэлсэн чил ерөөсөө л алга нижигнээл ингээл зүгээр ерөөсөө юм ингээл зүгээр ерөөсөө ингээл цалигаад л явчих шиг л болсон. Дүүрээд л явчих шиг болсон. Тэгээд тэр бол миний зүрхний үг байсан баг. Хүн байхгүй. Аав ч одоо гэртээ ганцаараа байж байгаа шүү дээ. Тэгээ аав нь орой нэг 2 морио хэрж орхисон гэж ярьдаг. Одоо морио чөдөрлөн хэрнэл гэж ярьдаг. Орой чөдөрлөөд хэрээд орхисон 2 морин дээр аав нэг очичоод хүүгийнхээ улаан хатанд нэг залбирчхаад тэгээ аав нь буцаж орж ирээд хэвтсэн юм да гэж ярьдаг байхгүй юу. За түр зогсож байгаа. Балан. Аав мавыг ярихлаар ингэж яддаг байхгүй. Хоёр удаа би нэг аавыгаа баярлуулсан болов гэж боддгийн. За тэр хоёр нэг баярлуулаад ах чи юу ах вэ? Гэхдээ би нэг 2 удаа тэр хөшөөтийн голоосоо баг гараагүй алдарт адуучин нуруугайг Улаанбаатарт нэг 2 удаа авчирсан. 2004 онд юм аа. 2004 оны 11 сарын 25-ны орой маргааш нь 11 сарын 26 болж байгаа шүү дээ. Улас тунх усны 80 жилийн түүхтэй тохиолоо. Тусгаар тогтнол гэж яруу найргийн их наадмыг зохион байгуулахгүй юу? Тэгээ тэр наадамд төрүүллээ дээ. Ингээд миний шагналыг тухайн үед их хурлын дарга одоо дараа нь ерөнхийлөгч болсон Ламбарын инх хоёргой одоо гардуулж. Тэгээ өндөр юм боржин чулуун дээр суурилсан төрийн алтан соёмбыг одоо ингэж алтдаж хийсэн өндөр алтан соём цом өгчээсэн. Ингээд би одоо тэр алтан соёмбот цомыг авчгаад ёстой басалт нүдэндээ нулимстай амтан Дөрийн театрын тайзан дээр зогсож байсан да. Ингээ маргааш нь 26-ны өглөө үндэсний телевизээр нөгөө яруу найргийн наадмыг шууд цацлаа. Тэр үе чи хөдөөд одоо үндэсний телевизэн сувгтай. Хөх дөлөн дундаас мэдэрдэг. Өөрийн шатаач ядах хэр зоригтон эрдэн энэхэн замбууданд багтаж ядахад өмнө нь хийсэн болон сөхөрсөн саваа шиг санагдан хангайн буг шиг сэрвэлцгэд өөрийн мэдэлгүй уусын сүрхүчээр дутан жижигхэн толгодын үрд нялх янзах шиг бохирн ундаг да. Уусын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны төгс илэрхийлээс мэдэрдэг. Эмзэг ялтан мохтын 17-наас сэтгэлийн зовлон болж игчмэд хонгор бүсгүй уйхан айл юусын би гэлбэр нүдийг минь дахин фильмэхэд цээжнийхэн гүнд уртаар санаалтаад зүрх минь уусын зүг хэдийн алсарч оддог. Уусын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа аялгууд долгооноос мэдэрдэг.
Хүмүүний ертөнцийг цагийн сагдгэрэл түлэн асаах эд шүдийн наран бөмбөлөг цээжинлэн бод хүслийн сэнгэрлэг хязгаард оюун билгийнхэн далжгуурээр судрын чуулган тэтгэмж яваад уусад мэдрэн цагийн бодомдч надаас өмнө мянган жил найрагч нөхдийг минь ингэж л мэдэрч байсан бизээ. Улсын сэтгэл рууны хэлэлтийг баярлалаа. Цаг боллоо миний ард түмэн цаашид бидний утга зохиолын элчийг бүгдэн авч явах нэгэн гайхамшигт яруу найрагч болор цомын эзэн болж хэрвээ тунгалаг сэтгэлийн бэлэгдэл болсон болор цомон янжин сон бүхний бүр галт цагаан хадгийн хамт хүртэх гэж байна. Энэ гайхамшиг чаглалыг гардуулж өгнө гэж Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга хайдвын чилааж гүйцэтгэх захирал мөх цэцэг нарыг тайснаа хүндтэйгээр өрн залъя. Батламж яруу найрагч Норвегийн ган төлөв танаа болор цом 30 над минь тэрүүн барьж чадсан төлөө болор цомын эзэн яруу найрагчаар өргөжлөө. За үндэсний телевизэн захирлууд даваа зураач мандан дарж нарыгаан янжин сон бүхний их хөргийг дарамтлан өрж байна. Ингээл хишиг өндрийнхэн үзээд баярлал багтаал. Аав дээр минь 2 3 машин давхиж очсон байдаг. Тэгэл одоо аав ярьдаг байхгүй. За новаха та Монгол улсын хэмжээнд нэг хүү төрүүлээ гэдээ одоо манайхан зүгээр бөө юм ирсэн гэж аав ярьдаг. Тэгээд аав тэр жил одоо сэтгэл нь хөдлөөл цагаан сараар хэрэглэнэ гэжсэн одоо бараг л хоньныхоо ууцыг тэгэл нөгөө 120 хөгсөвтэй айрагтэйг ачаал давхиад ирсэн. Би дүүтэйгээ хоёулахнаа 1-р хороолын арын бенч дээр аав ээж хоёрынхаа анх айл гэр болсон жижигхэн гэрт сууж ил. Тэр сайхан гэрт би тэр алтан цомыг аваачсан ч юу. Миний ээж аав хоёр намайг төрөгчил айл гэр болсон тэр гэрт. Бүхий бүтээлийг тэрүүн яруу найрагчтай гардуулъя. Яруугшгийн нэгэн тэнгэр янжин сонын мэдний дэсгд өгч Норвегийн ган төлөв. Баярлж буй цаг мөчд маань миний хөшөөдийн бол цөмгөн түрэн урсаж миний аян сэтгэлийн шүтэн арцын улаадмын нулимсан одоо барьж шатлгүй асууруулж яваахаа хөшөөдийн бол байж байгаа адуучин норууга баярлж явах гэж ингэж маш их баярлж байна. Та бүхэнд их баярлалаа. Монголын маань яруу найраг тэнгэр байгуултгай 30 жилийнхэн энэ өндөр ойн ихшилтэн гэдэг янжлын хүртсний үүнийг би насан туршдаа хариулж явж яруу найрагын онгод байна та бүхэн өдөр бүхэн дээлж явах болоо баярлалаа та бүхэнд. Яруу найрагчд үе үеэрээ төрдөг гэдэг 21-р зууны үеийнхээ өдгөө анхны шүлгүүдээ бичиж эхэлсэн ч илэрхий. Тэдний нэг нь Болгон нутгийн хүү Идүүгээ утга зохиолын дээд сургуулийн 2-р ангид сурч байгаа Норвегийн гантлаг болно. ертөнцийн олон замаас хамгийн олон гэгдэг яруу найргийн тэнгэрлэг замдаа эрэл олз тэгш явахыг гантлаг төсөй дөнгөтийн цоодол гэдэг багш маань ингээд ижимэн эдэргээд хэдэн шүлгүүд анх тавигдчих байсан. За ижимэн цагийн мөнгөн зүүмэт үл амархад зүрхэнд минь цагаан аялгуу давалгааж ирсэн зөм биш ижимэн байж цагилсан гөрөөсний мөрөөр гэрэлгээгээ тунарч цасарсан тунгалаг туяа цээжинд үзэгдсэн зүүд биш ижимэн байжээ. Манан хөөргөн сугартал актийн дэлэн дээр эргүүлэхэд магнаг торог сэтгэлд цуурсан дуу биш ижимэн байж үлгэрийн сарангунж бодолд минь морьтойгон ирж үдшийн хөх аялгуунд мэлмэр суусан нулимс биш ижимэн байж наран зүгээс асгарч цээж рүү урссан цагаан мөрөн намайг ороож аргадсан сүү биш ижимэн байж намрын хонгор навчис цэлэлзэх салхитай шуурч намуун зөөлөн эсгэрсэн гуниг биш ижимэн байж одод наадах тэргэл талд багын минь тоглоом одоо бодоход чулуу биш ижимэн байж орь залуу насны үе зандан өвс охин нотон өнрэн сэтгэлд задалсан хайр биш ижимэн байж мөнхгүй орчлон гаргадан сөгдөж залбирсан мөрөглийн амьд судран бурхан биш ижимэн байж мөндөр шиг цайрч хуйларсан он цагийн урсгал мөрөөдлийн сэнхэр бороо мэт
алсад одсон цаг хугацаа биш ижим нь байжээ. Дэнжин сэсгэс донд шүүдэр дэвсэж унтахад дээр минь хочсон шар нөмрөг сарны туяа биш ижим нь байж дэлхийн цээжийг сөхөж дэвсээстэй шорондон шингэхэд дэрэн дарманы бих чулуу биш тэр ижим нь байх боллоо гэж. За нэг юм шүлэг байгаамаа. Тэгээ анх би бас багштан одоо үнэлэгдэж гэдэг юм уу тоогдсон шүлэг маань энэ ижим нь гэсэн шүлэг байдаг. Энэ шүлгийг би 2002 оны намар манай утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль 120 одоо нэг навтахар дан цагаан байшинд байдаг. Миний оюутны байр одоо хуучин цагаан хаалга гэж ярьдаг. Тэр цагаан хаалганы хажуудлын механик инженерийн сургуулийн оюутны байранд байлаа. Нэг намрын өглөө навчилсан гээл хөлөөр шуурсан нэг их тийм хүүтэн салхитай цас бодгонсон намар орон өглөө 10 сарын дундуур байсан санагдчих. Ингээд оюутны байрнаас өглөө ингээд алхаад сургууль руугаа очиж явлаа. Замд ингээд энэ намрын хүүтэн өглөө миний мөйжи одоо үнээгээ саагаал нөгөө агуух очир утын дашвалрын залуус дүү нартай хүргэх шүлгэн дээр гардаг шиг тэр намрын хүүтэн өглөө үнэний дэлэн шавтар суугаадаа гэж би бодоол ижиг ижигтэй хийх санаал. Тэгэд би бүр дөрөв давхарт өрөөндөө орж чадалгүйгээр нэг том хар цүнхнээсээ том дэвтэр гаргаж ирээл ингээд палитл механик инженерийн сургуулийн дотор байрны шатан дээр бичсэн шүлэг шүү дээ. 6 бадаг шүлэг. Тэгээ 2013 онд тэр уулсын сэтгэлгээний тэлжүүлгээр болорцом хүртэхэд бол их дотны маань ах нар утга зохиолын хүрээнийхээ хэлжсэн л да. Үнэхээр одоо чамайг бас энэ яруу найргийн наадам төрүүлчихээсэ гэж олон жил харж ирсэн. Тэгээд төрүүллээ, сэтгэл амарлаа, баярлаа эдэргээд. Гэхдээ одоо шүлгийч ойлгоогүй шүү гэд ингээд хэлжсэн. Зүгээр ингээд хүн бол уулсын сэтгэлгээний тэлтий гэдэр бичсний дараа бол одоо манайхны ямар ойлголт байна гэхээр тэр сайхан уулам нь тэгж хөхөрч харагдана, тэр сайхан уулам нь тийм цэцэг одоо навчин дэлгэрч харагдана гэдгийг бол би тэр 70 80 жил бичсэн. Монголын утга зохиол тийм үү. Зүгээр тэр уулсын дотоод тэр мөн чанар шүншиг тэр дотоод нулимс юу? Тухайн яруу найрагчийн тэр өөрийнх нь бий болгосон тэр гүн аглагийн ертөнд тэр цаг хугацаа тэр орон зайн тэр юмд нь очиж л тэндээс л үүсч гарч тэр сансрын тойрог замд нь очиж тэндээс л бүтээл болж гарах л ийм зүйл байхгүй тийм тавьчихна. Уулсын сэтгэлгээ гэдэг бол яруу найрагчийн зүрхний урагдтал болов гэж ингэж би боддог. Одоо миний бичих байгаа шүлгүүд бол эх орон нутаг ус, тэр уул ус, тэр усан гол мөрөнтэй яаж холбогдох. Ийм бол бас нэг тийм сонин юм сэтгэл зүйн ийм нэг сонин шүлгүүд л одоо сүлд бичээд байна л да. Тэр сая би тэр халахын голын тухайн шүлэг ütсэн л дээ. Тулгар ихийн өвдөлт шиг хөндүүр тээж тулганы минь галыг бүслүүрдэж ороосон халахын гол мань эдэргээл те голдрлоос хазайсан цаг хугацааны гогцоорсон үзүүрт альчуур шиг намирх халахын гол мань чөлөө ингээл одоо саяхан нэг тийм шүлэг ütсэн. Одоо бол ингээ хүн харахад зүгээр л уул байдаг. Тэгэд тэр тулгаралт гэдэг юм уу? Тэр одоо хилийг тэр уулсын манаж байгаа тэр хилийн манаж байгаа хилийн уулс. Тэр хилийн уулсын тэр дотоод шүншиг сүрсүлт. Мөн хилийн уулсын тэр дотоод гансарл сэтгэл ширхруулсан, ганихруулсан тэр нулимст тэр зүйлүүд л ингээд яруу найрагчд буугаад идэг. Миний өөрийн тэр сэрэл мэдрэмж бодрол бясалгал ийм юмтэйг л холбож одоо эх орныхон энэ сүр сүлдэт уул ус тэр дотоод шүншиг нулимс тэр сэтгэлийн шархиралтыг би тэр дотор асгарсан тэр нулимс тэр зүйлийг өөрийнхөө би одоо тэр сансрын тойрог замдаа
өөрийнх нь тэр оддын шуурганда хөхрөгч аглагийнхаа тэнгэрийн тэр гүн ахуйд аваачиж л ингэж л тэгж л одоо шүлэг маань төрдөг шүү дээ. Ер нь бол голын цаана шаргал халиун бугурамтхан сэтгэл нэг л уйтай санагдаж шашир сасагтай тэнгэрийн хөшгийг ярыг гэхэд голын цаана байна. Шаавай төргөн гүйдэлтэй салхи өвгөн зулайг нь илвсэн шарга манхан ууластан намрын сардаан очий гэхэд голын цаана байна. Дан тэрлэгтэй бүсгүй гэгэн мөрөөдлийг минь тунартал мишээхэд далд ертөнцийн цэцэгсийг тасдаж өгье гэтэл голын цаана байна. Хаа тэртэй дорн зүгээс давхсан бүгэн мөртэй хүн хадаган баримтагтай судар дэлгэж нутагт минь буусанч голын цаана байна. Унахад минь тоссон газар шороо арцын улаан хад уйлахад минь нарагдсан их дэлхийн наран саранч голын цаана байна. Улалзаж буй галын дэл бадарсан гүн харанхуй шөнөөр удаган бөөгийн дуудлагыг чагнажлсан үе гэхэд голын цаана байна. Сэтгэлээс минь мандсан нар сэтгэлд минь жаргадгийн учир сэвсгэр саарл үйлсийн жилэнд хүмүүн ирж буцадгийн учир энэ биенээс минь тасарсан бүхэн голын цаана байна. Энэ л бие рүү минь тэмүүлсэн болгон голын цаана байна. Багдаан дуудаж өвсөг бүрийг нь цээжилсэн алтан хуудастай судар бараан үгүй аль хэдийнэ буцчихсан сахалтай буурал өвгөд голын цаана байна. Түүчээ тогруудын цэн нулимсанд хулсан биерэн дүрж төмөн оны заагт ганцхан шүлэг бичиг гэхэд голын цаана байна. Хүмүүний амьдралын мөн чанар төрөх үххийн сарвал зам хөл дормн гიშгдсэн өвсний зовлонтой дуу голын цаана байна. Голыг хэрхэн яаж гатлах цагаан бодол гэрэлт зүүдэнд минь хөрвөөсөн голт эр чонл харин голын наан байна. За яруу найргийн номноос гадна одоо би явахтай бас Монголын хутг зохиолын болоод Монголын одоо үе үеийн сайхан хүмүүсийн хөрөг дуртатгалыг одоо бичиж гэж одоо эрмэлздэг. Тэгээ бүхэн шарын тэмдэглэл гэж ном 2014 онд гаргасан. За өнгөрсөн онд бол би өндөр халтан ориглоос гэж хөрөг нийтлэл аян замын тойруулуудаараа ном гаргасан. Одоо бол би хангай ханы уулас гэж бас нэг хөрөг нийтлэл аян замын тойруулын ийм ном бэлдэж байна. Тэгээд л одоо олон сайхан хүмүүсийг бичиж тойрох, олон сайхан хүмүүсийг нээж өгөх. Яруу найргаас гадна ийм яруу найргийн үргэлжилсэн үгээр олон сайхан хүний тэр тойруулыг гаргаж мөнхөлж эрдний суврагыг нь босгож өгөх гэсэн ийм хүсэл бодол одоо надад байдаг юм да. Нэгдүгээр курсын одоо хавар юм да. Төрийн шагналтай яруу найрагч гэмтгийн содолтой уран бүтээлийн уулзалт хийнэ гэдэг яриа манай сургуулиар тарлаа. Цоодол зохиолчд яриад байдаг. Жигтэйхэн сайхан гоё хүн. Яваа багшигаа яриад л Горький сурснаа яриад л ингээ ярьж жагаад за би одоо ингээд яриад ах хэцүү ганцаараа яриад байна гэж юу яах вэ? Та хэд чинь утга зохиолын сургуулийн оюутнууд. Ингээ та хэдийн дундаас одоо шүлгээ унших хүүхдүүд одоо олон байгаа даа гэж ингэж байна. Тэгэхээр л би тэр хойноос зүтгэжлээ дээ. Зүтгэсээр гал гараад ирлээ. За энэ нөхөр ер нь юу унших нь вэ гэсэн баягтай багш хажуугаас хараад би ингээ халаас ухаал. Нэг пижак одоо костюм маань томдцоо нэг том хараа костюмтэй. Бас болоогүй нэг зангаа мангаа зүүцсэн ч байлуу. Ухаж жагаад нэг үрчийсэн цаас гаргаж ирээл. Ханийн хаан хөхнийн даруулгыг угаахад гээл тэгсэн чинь манай тэр юу анги одоо нэг сургуулийн маань хүүхдүүд ах эгч нар пер хитлийн нээлтлээ. Тэгсэн чинь цоодлогч над руу ингээ сүрхийнийг харснаа.
энэ чи харин амьдралтай эхэлж байна шүү гээл тэгж. Өө би чи ерөөсөө нэг буруу гим хийсэн хүн шиг ингээл ерөөсөө л би буруу юм хийчлээ гэ. Ингээ бодоо байж тал захирлын нарийн бичиг байгалаа гэдэг чи. Гамталгаа чамайг захирал дуудаж гин гэдэг. Тэгсэн чил манай ангийнхан за ёстой хохин өөрийн чинь буруу. Одоо яадгийн чи загнуулах гэж байгаа гэл. Ингээ хоёр давхрын мохор захирлын өрөөнд яваад очисон чинь ороод л үүдэнд нь ингээл гим хийсэн амтан ингээл үүдээр нь ороод ингэсэн чи захирал. Өө гамтлаг чи наа үүдэнд цогцоод авахгүй ороод ир гэдэл. Өө цаадал авраг тэр хоёр нэг юм тавьчихч. Өө сүртэй гой сууж. Тэгсэн чил за цаадлаа миний хэлээд байгаа хүү чи энэ шүү дээ болгоны хүүхэд байгаа манай одоо ингээл одоо утга зохиолын сургуулийн оюутан ингээл яриад. Уньсан шүлгээ ахтаа бичээд өгөөрэй. Би сонин тавина гэдэг. Би бүр гайхаад тэгээ ангийнхаа хүүхдүүдээр би дарамлаар бичүүлээл багшид өгсөн. Тэгээд тэр үед миний шүлгийг багш гаргацсан л байсан. Олон найрагчдын шүлэг гарсан баг. Ингэж одоо би багштайгаа танилцаж тэгээ намайг одоо гэртээ очихыг хэлж тэгээ би нэгдүгээр курстэ очиж чадаагүй л дээ. Айгаад үнэхээр очиж чадаагүй. Тэгээ хоёрдугаар курст орсны намар багшиндаа очиж багшийн барилдлага болж одоо би тэгэхээр цаадал багшид одоо анх очиод шүлгүүд уншсан чи багш бол за л гэдээсэн. Харин тэр ээжийн тухай шүлгийг уншсан чи хүү эн чин гээд ингээд намайг бас тоож үнэлсэн. Би Монголын их утга зохиол одоо энэ бичиг тойрволын ертөнцид зүгээр өөрийнхөө хийж чадах ёстой юмыг чадаад хийх ёстой юмаа хийгээд үүрэх ёстой ачаахан үүрээд ингэж л явахыг боддог. Үнэхээр л одоо миний сонгосон, миний бүтээсэн, миний туулах ёстой ертөнц бол энэ утга зохиол, яруу найраг, энэ бичиг соёлын ертөнц. Энд бол би олон гэрэлт сайхан совраг үлдээж олон гэрэлт сайхан ном бүтээлийнхэн соврахыг үлдээж л одоо юу гэдгийг хойч үедэн хариу барина л гэж ингэж бодож явдаг.